Сайн байцгаана уу. За ингээд өнөөдөр та бүхэнтэйгээ би төрөө уучраад хэрэгэлдэг бэлтгэлүүд, төрөө уучраад хэрэгэлдэг ургамлууд юу байдаг вэ гэдэг талаар ярихаар бэлтлээ. Тэгээ урд нь би хичээлээ одоо эрчүүд эрүүл мэндийн төлөө маш олон хичээлүүд хийдэг. Энэ хичээлүүдээ бол үн төлбөргүй та нарт зориулж хийдэг байсан. Энэ удаа бол бид төлбөртэй сургалт явуулж үзэж байгаамаа. Энэ анх удаа. Яг тэгэхээр эрчүүд маань жоохон тийм үн цэнэгүй, өөрт нь хэрэггүй мэдээлэл гэж ойлгоод одоо миний хэлсэн юмнуудаас ойлголт авах нэг сул юм шиг харагдаад байдаг учраас юмыг үн цэнэтэй байлгах үүднээс энэ бага хэмжээний төлбөр аваад ингэж сургалтаа явуулж эхэлж байгаа. Тэгэд сургалттай холбоотой алдаа оноо янз бүрийн байх юм бол эргээд надтай чатаараа, фейсбુકийнхаа чатаар сайн холбогдоорой. Асуух юмнуудаа байвал тэн дээр асууж бичээрэй гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. За ингээд өнөөдөр хоёулаа түрүү булчирхаад хэрэгэлдэг ургамлууд юу юм бэ гэдэг талаар ярилцж эхлэе. За түрүү булчирхаа гэж юу яриад байгаа юм бэ гэдэг. Ерөнхийдөө та нар бол ойлголттой болсон байдаг хүмүүс. За ерөнхийдөө би дахиад нэг тайлбарлаад байгаа. Түрүү булчирхаа бол давсагны доор хүзүүч хэсэгт байрладаг энэ жижиг манжин хэлбэрийн булчирхаа. Энэ бол түрүү булчирхаа. За түрүү булчирхаа маань ямар үүрэгтэй юу хийдгээр түрүү булчирхаа гэж эр хүнд ямар үүрэг оролттой юм байдгийм бэ гэдэг талаар цогц дурдахад за энэ давсган дотор үүссэн шээсийг түрүү булчирхаа өөрийнхөө дундуур дамжуулан гаргах үүрэгтэй. За энэ дамжуулан гаргах үедээ энэ үрийн шингээ орж ирдэг суугийг хааж таглаад шээсийг доод зам руу дамжуулан гаргах үүрэгтэй. За үрийн шингэн гэдэг юм үрийн цэврүүнцрээс орж ирэхэд нь шингэлээд холиод дамжуулаад бэлэг эрхтнээр цацж гарах үүрэгтэй. Үрийн шингэн бид нар цацдаг шүү дээ. Тэгвэл энэ бол түрүү булчирхаа цацж яах нь шүү дээ. Түрүү булчирхаа гол үүрэг байх нь. За доороос янз бүрийн халдвар үргэлжлэл байх юм бол түрүү булчирхаа энийг хамгаалт дээшээ явуулахгүй давсаг бөөрлөө явуулахгүйгээр хамгаалж идэг ийм ерөнхий үүрэгтэй эрхтнийг бид нар түрүү булчирхаа гэж хэлээд байгаа юм. За түрүү булчирхаа тэр нь ямар юм бэлтгэлүүд хэрэглэх үү, юу хэрэглэх үү юм чи гэж маш их асуудаг л да. За ямар нэгэн зовир танд байхгүй бол ямар нэг юм хэрэглэх шаардлага байхгүй. Зовир тодорхой хэмжээний юм зовирууд байвал аль болох эмчэд хандаж онцлуулаад юм бэлтгэлүүд хэрэглэх юм бол үр дүн сайтай байдаг. За зовирууд дээр ер нь юу гардаг юм бэ? Түрүү булчирхааны хүчлэлийн гол зовирууд ер нь юу гэдэг юм бэ? Танд ямар зовирууд мэдэгдвэл та эмчэд хандах юм бэ? Ямар зовирууд мэдэгдвэл та түрүү булчирхаа маань өвдөдөж магадгүй гэж бодох вэ гэхээр нэгдүгээрт шээс дутуу шавах. Шээс дутуу шавхаа, шээс дутуу гараал ингээд байх юм бол түрүү булчирхаа өвдөж магадгүй. За энэ шээс дууссны дараа давсган шээс үлдсэн юм шиг санагдаад байвал. Дараа нь шээсний давтамж шээж дууссан дараа 2 цагийн дотор дахин шээс үрээд байх. Нэг шээчээр нэг шээс нь сайхан ханамж аваагаа дахиад шээгээл ингээд байв. За шээс тасалдаж гараад байвал. Нэг чигээрээ сайхан шээжтэл дунд нь тасал зогсоод байвал. За яаралтай үед шээс үрс үед шээсээ барихад айгүй хэцүү өмдөндөө шээчих гэдэг юм шиг мэдрэмж төр бүр маш хурдан ерөөс яаралтай шийхгүй болохоо байсан юм шиг мэдрэмж төрдөг. Энэ бас түрүү булчирхаа одоо нэг зовөр байх нь байна. Дараа нь шээсний эрч сул гарах. Хол сайхан шийдэг байсан бол шээсний эрч чинь сулраад байх. За дараа нь дүлж шийх. Хүчлээл дүлээ шээс чинь гарахгүй ингээд давсган дах шээсээ хүчээр дүлж гарах. За шүн босч шийгээд байх. За үрийн шингэн им жигд бүтцтэй биш дотор нь бүлхэрсэн хэсгүүдтэй бүлхэрч гараад байх. Үрийн шингэний цацалт нь муудах. Чуп гэж цацдаг бол сулхаа цацаал ингэ дөнгөж сулхан цацах. 50% таашаал буурах. Яг цацаал нэг сайхан таашаал авдаг байсан бол тэр таашаал нь буурах. Ийм шинжүүд байх юм бол та түрүү булчирхаа маань нэр нь асуудалд орж иж магадгүй байна гэж ойлгох нь. За түрүү булчирхаа маань асуудалд ороод явахаар за түрүү булчирхаатай холбоотойгоор түрүү булчирхаа архаг өрөвсөл, түрүү булчирхаа янз бүрийн өрөвслөлттэй холбоотой бид нар им бэлтгэлүүд их хэрэгэлдэг.
Тэгэхээр одоо эмчийн жоргуугаар жороор ч олгодог, жоргуугаар ч олгодог хүнсний нэмэлт тэжээл өөр төрүүлж маш олон бэлтгэлүүдэд ордог гол үндсэн бодисуудын талаар та нартай ярилцсан. Энэний эхний бодис нь бол Sironarifens буюу Saw-Palmetto. За энэ монголоор орчуулах юм бол одоо далдуу модны жимснээс гаргаж авсан бэлтгэл. За энэ одоо төрүүлж маш олон бэлтгэлүүд дотор байдаг. Тэгэхээр энэ бэлтгэл маань юунд хэрэгтэй юм бэ гэдэг та нарт одоо зөв мэдээлэл өгье. За Sironarifens маань болохоор түрүү булчирхайн хоргүй томрол гэдэг өвчний үед л үр дүн гардаг. За түрүү булчирхайн хоргүй томрол маань бол 40-с дээш наснд тохиолддог. Залуучууд бол энэ бэлтгэлийг хэрэглэхгүй нь байна гэдгийг сайн анхаарах нь байна. Танд эмч үзээд түрүү булчирхайн хоргүй томрол гэдэг онш тавьсан байх юм бол та хэрэглэж болно. Мөн 40-с дээш наснд танд нөгөө шээж дууссан дараа давсан чийс үлдсэн юм шиг санагдах, шөнө босчийг дахин шээх 2 цаг дотор шээх гэдэг түрүүний шинжүүд гарч ирээд байх юм бол та хэрэглэж болно гэсэн. За энэ яаж нөлөөлөд байгаа юм бэ гэхээр түрүү булчирхайн дааврын солилцоо нөлөөлөх замаар томрлыг нэмэгдүүлэхгүй зогсоох болон бага зэрэг агшаадаг. За томрол гэдэг байгаа юм нь одоо энэ тал зурган дээр байгаа энэ түрүү булчирхайн л дээ эрүүл түрүү булчирхайн. Түрүү булчирхайн дундуур нь явсан шээсний зам цаашаа явж шээсийг чөлөөтэй гаргадаг бол түрүү булчирхай томронгууд шээсний зам ингээ хаагдаад дарагдчихдаг байх нь шүү дээ. Тэ шээсээ гаргаж чадахгүй болчихдог. Ийм тохиолдолд бол Sironarifens-ийг ургамлыг хэрэглэж болно. За тэгтээ ургамлын юм дээр анхаарах юм нь энэ яг одоо хими аргаар гаргаж авсан түрүү булчирхай нөлөөлдөг эмийн бодисыг бодвол үйлдэл нь сул байдаг. Жишээлбэл нийт завиурын түрүүний одоо миний ярьсан шээс дутуу гарах шээс үлдэх юм уу завиуруудын 10-аас 50% орчим хөнгөвчлөлт. 10-аас 50% орчмын завиуруудыг бууруулдаг. За ургамлын гаралтай юм учраас урт хугацаагаар хэрэгжилж болно. Тэгвэл 3 жилээс дээш урт хугацаагаар хэрэглэл хордлого үүсдэг. Тэгэхээр 3 жил болоод тодорхой хэмжээнд одоо эмээ зогсоогоо дахиад хэрэглэх. Ингэхгүй бол энэ эмийн бодис маань өөрөө хүний биед байдаг бодис биш учраас хүний биед урт хугацаагаар их хэмжээгээр байх юм бол хордлого үүсгэж хүний биед муу нөлөө үзүүлдэг. Тийм учраас 3 жилээс урт хугацаагаар бол хэрэгжилж болохгүй байна. За бас эмийн бодис учраас тунтай. Тэгтээ ургамлын гаралтай юм учраас за энэ 320 мг-аас 960 мг-ийн хооронд хэрэглэж болно. Таны хоногийн тун. Жишээлбэл танд одоо энэ яг түрүү булчирхайн бэлтгэл хүүхчин ч юм уу гэд өгсөн бол та дотор нь хараад Sironarifens буюу Saw-Palmetto гэдэг бодис байна. Энэ нэг ширхэгтээ хэдэн миллиграм агуулж байгаа юм бэ гэдгийг та өөрөө харах нь. 960 мг-аас дээш тунгаар ууж болохгүй байна гэдгийг та харах нь шүү. За дараа нь нөгөө одоо далдуу модны юм ингэж харагддаг байх нь зурган дээр юм байна. Ийм намхаа ургадаг байх нь шүү. Газар ургадаг. Ботлог ургам шиг ингэж ургадаг. За энэ маань бас одоо хүний биед байх ёсгүй байдас гаднаас орж ирж байгаа учраас гаж нөлөөтэй. Толгой иргэн, толгой өвдөн, дотор муухайрн, суулган, ядарн, хөвлөөгөр өвдөн, хамрын салстын өрөвсөл хүртэл үүсэх эрсдэлтэй. Мөн дааврыг өөрчлөх. Түрүү нэг дааврын солилцоонд ордог гэсэн шүү дээ. Дааврын солилцоонд ороод дааврыг өөрчлөөд байдаг учраас бэлгийн үйл ажиллагааг сулруулах юм бол булчингийн хөгжилд сулруулж болно. 3 жил урт хугацаагаар хэрэглээд байгаа үед ийм гаж нөлөөнүүд гарах эрсдэлтэй. Тэгэхээр та ямар нэгэн хэлбэрээр Sironarifens-ийг 40-с дээш наснд миний түрүүний хэлсэн завиурууд байвал ууж хэрэглэж үзэж болно. Найдвартай гэвэл та эмчэд үзүүлээд эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэж болох юм байна. Гэхдээ энэ маань бол эм биш, ургамлын гаралтай хүнсийн нэмэлт жил гэдэгт бол ордог. За дараагийн юм нь бол Pyogum africanum. За энэ болохоор Африк тоорын модны холц. Тоор гэж юмсэж шүү дээ. Тэр тоор Африкт ургадаг Африк тоорын модны холц. Холцноос гаргаж авдаг байна. За энэ маань болохоор түрүүний юм маань бол түрүү булчирхайн зөвхөн хоргүй томролд хэрэгжилжсэн бол энэ түрүү булчирхайн хоргүй томролд хэрэгжилж болно. Түрүү булчирхайн өрөвслээс шалтгаалсан шээсний доод замын саад байвал. За энэ түрүү булчирхайн архаг өрөвслээс болсон шээс жоохон саадтай байгаа тайвал хэрэгжилж болох нь байна. Танд дэмж түрүү булчирхайн хоргүй томрол гэдэг онш тавьсан бол та хэрэгжилж болох нь байна. За энэ болохоор таны завиуруудыг
түрүүний ярьсан зөөврүүдийг 20% орчим бууруулна. Тэгээд яаж нөлөө гаргаад байгаа юм бэ гэхээр түрүү улчирхайг сулруулах замаар түрүү улчирхайн дундуур явсан шийсний замыг чөлөөлж өгдөг. Ийм онцлогтой Pyogam africanum. За энэ хамгийн бага дунд 75 мг-аас эхлээд 200 мг-аас дээш хэрэглэж болохгүй нь хоногийн тунгийн хамгийн дээд хэмжээ 200 мг. За 12 сарын турш хэрэглэж болно. 12 сараас урт хугацаагаар хэрэглэл хордлогонд орох учраас завсарлаж хэрэглэх ёстой. За дотор муу хайрах, хевлэгээр өвдөх, гидс хямрах гэсэн юм зөвхөрөд гардаг. За мөн адилхан тань нөгөө байгаа бэлтгэлүүд байх юм бол дотор нь Pyogam africanum гэдэг бодис байвал энэ хэдэн миллиграм агуулж байна. Би хоногийн тун 200 мг-аас урт ууж болохгүй гэдгийг та өөрөө харах нь байна. Дээр нь эмчэд үзүүлээд зөвлөгөө авал танд илүү ашигтай байх нь байна. За 3 дахь бэлтгэл. За энэ болохоор цэрнэлтон гэдэг. Энэ болохоор хөх тарианы цэцгийн ханднаас гаргаж авдаг. Хөх тариа гэж бид нар мэднэ шүү дээ. Тэрний цэцгийн ханднаас гаргаж авдаг. За энэ нь бол үрвслийн эсрэг бодис болон шийсний замыг тэлэх юм бодисууд эсийн өсөлтийг сааруулах бодисууд агуулдаг учраас түрүү учирхай архаг үрвсэл тэр дотор түрүү учирхай хүнд явцтай архаг үрвсэлд бол их сайн нөлөө үзүүлдэг. 10-аас 70% хүртэл түрүүний ярьсан шинж тэмдгүүдийг бууруулдаг. Зарим нь 10%, зарим нь 70% хүртэл бууруулах чадвартай. Урамлын гаралтай юм байх нь. За энэ 375 мг-аас 750 мг хүртэл хоногт хэрэглэж болно. Түүнээс их хэрэглэх юм бол хордлогод болно. Цээж хорсох, дотор муу харах, ходоод гидс хямрах хүртэл ийм гажин нөлөөнүүд гардаг. За 3 жилээс дээш хэрэглэх юм бол урт хугацаар хэрэглэвэл бас завсарлаж хэрэглэхгүй бол хордлогонд ордог байх нь байна. За одоо саяны миний ярьдаг энэ ургамлууд бол судлагдсан яг одоо түрүү булчирхайд хэрэглэдэг олон улсад маш олон янзын түрүү булчирхайн бэлтгэлүүдэд дотор нь оруулж хэрэглэдэг ийм бодисууд ургамлын гаралтай бодисууд байх нь байна. Тэгэхээр өөр судлагдаад батлагдаагүй үр дүн 5-10% хүрэхгүй маш олон ургамлууд байдаг. Эдгээр бас судлагдаад үр дүн сайн байна. Ямар ч байсан эмтэй төхөж очихоор нөлөөллөд үзүүлж ингэж үздэг. Яагаад тэгэхээр түрүү булчирхайн нөлөөлдөг эмүүд бол 75-аас 85% хүртэл зөөврийг, зарим тохиолдолд 93% хүртэл зөөврийг байхгүй болгодог. Тэгэхээр эдгээр бол эмийн бодис. Энэ эмийн бодисыг бол та заавал эмчт үзүүлээд тусгай жороор бичиж өгдөг бол одоо миний саяны тайлбарласан ургамлууд бол та хизээч одоо жоргуугаар авч болдог. Нэмэлт түрүү учирхай нэмэлт бэлтгэлүүдээс саплементүүд дотор агуулгаддаг. Энэ бодисуудыг судлагдсан буюу анагааханд хамгийн өргөө хэрэгэлдэг 3 бодисын талаар ярилцлаа. За дараагийнх нь болохоор эрдэс бодис. За түрүү булчирхайд бол эрдэс бодисууд их сайн гэдэг онол байдаг байсан гоочин. Гэтэл одоо сүүлийн түрүү булчирхай судалгаанууд хийгдээд түрүү булчирхай идэд судалгаанууд хийгдээд өрөвсөж өвдсөн түрүү булчирхай, томорсон түрүү булчирхай хагалгааны дараах идүүдийн судалгаануудыг хийхэд эсрэгээрээ эрдэс бодисууд түрүү булчирхайд их хоригдлагддаг. Эрүүл түрүү булчирхайнаас эмгэг түрүү булчирхай илүү эрдэс бодистой байдаг. Дээр нь 40-41-ээс дээш наснд эрчүүдийн түрүү булчирхайд эрдэс бодис илүү хоригдлагдах хандлагатай гэж үздэг байгаа. Шинжилгээгээр батлагдаад байгаа. Тэгэхээр бид нар эрдэс бодисоо хэмжээг нь тохируулж хэрэглэх ёстой. Бид нар хүнсийн нэмэлтээжэл, бид нарын уудаг саплемент дотор эрдэс бодисууд их байдаг. Тэгэхээр та эрдэс бодисыгаа тунг харах ёстой болох нь байна. За ер нь голчлон хэрэгэлдэг бид нар гол нэр төрлийн эрдэс бодисууд. За боор байна. Боор бол 20 мг-аас та хоногт 20 мг-аас дээш тунгаар хэрэглэвэл түрүү булчирхайд муугар нөлөөлнө. Тэр хоногийн дээд тун бол 20 мг байх нь. Таны ууж байгаа саплемент дотор боор байх юм бол энэ 20 мг-аас дээш та хэрэглэж болохгүй нэ. За хоёрдугаар хамгийн өргөнд хэрэглэдэг кальц байна. За кальц таны ууж байгаа саплемент дотор 1000 мг-аас дээш агуулвал та ууж болохгүй тунгаа багасгах. Яг тэгвэл 1000-аас дээш мг-аар агуулад байвал эрдэсийн солилцоонд асуудал үүсгэж таны нөгөө түрүү булчирхайд асуудал үүсгэх нь. За дараа нь ковальт. Ковальтыг 1.4 мг-аас дээш та хоногт хэрэглэж болохгүй. За хром 35 микрограммаас дээш хэрэглэж болохгүй. Зис 900 микрограммаас дээш хэрэглэж болохгүй. Төмөр 8 мг-аас дээш хэрэглэж болохгүй. Магний 400 мг-аас дээш хэрэглэж болохгүй. Манган 2.4 мг-аас дээш хэрэглэж болохгүй.
болохгүй. Селен 55 микрограммаас дээш хэрэгж болохгүй. Бид нар хамгийн хэрэглэдэг цайр байна. Цайрын хоногийн түн та 11 мг-аас дээш хэрэглэж болохгүй. За витамин D байна. Энэ мянган олон улсын нэгжээс дээш та хэрэглэж болохгүй. За яагаад тэгэхээр эдгээр бодисуудыг та эмчд үзүүлээд шинжилгээгээр эрдсүүдээ үзүүлэх ёстой. Эрдсүүд хэвийн байх юм бол та миний саяны хэлсэн тунгаас хоногийн тунгаас илүү хэрэглэх юм бол энэ эрдсүүд бид хоримтлагтай түрүү улчраанд эсрэгээр муугар нөлөөлдөг байна. Тэгэхээр та нар хоногт авж байгаа эрдсийнхаа ууж байгаа саплимент дотор маш сайн харах нь байна. Дээр нь та эрдсийн шинжилгээгээ өгөж таны ээлжсэнд эрдс ямар байна гэдгийг үзүүлж эмчээс зөвлөгөө авах нь. Энэ бол зайлшгүй чухал асуудал. За мөн эрдсийн солилцоонд оролцдог ус байгаа. Та дундаж жинтэй бол 1.5-аас 2 литр ус хоногт заавал ууж хэрэглэж явах ёстой шүү гэдэг. Энд хэрэглэв. За дараа нь хэдүүлээ хүнсний танд хэрэгтэй түрүү чад хэрэгтэй хүнснүүдээс та нарт өнөөдөр бэлдэж оруулж байгаа. Энэ дээр болохоор хүнсний нэгдүгээрт байцааны овгийн ургамлууд. За энэ брокколи байцаа, юуцай, цэцэгт байцаа, брюссел байцаа зэрэг байцааны овгийн ургамлууд эдгээр нь болохоор маш хэмжээний антиоксидант, витамин, эрдэс бодис агуулдаг, мөн фитохимийн бодисууд агуулдаг. Энэ нь болохоор эсийг хүрээлэн буй орчны хорт бодис. Одоо бид нар маш хэмжээний хорт бодис, хортоо нэгдлүүд дунд амьдарч байгаа хотод. Энэ хүрээлэн буй орчны хорт бодис бие махбодох байгалийн болон химийн процессоос үүдэлдэг гэмтлүүдээс хамгаалж өгдөг. Тэр учраас хамгийн сайн хүнснүүдийн нэгт бол байцааны овгийн ургамлууд. За та хоногт нэг 200 г орчим байцааны овгийн ургамлуудаас солиод идчихэд танд бол хангалттай байх. За жимсэн дээр бол онцгой тэр учраас сайн жимсүүд бол гүзээлзгэн, бөөрөлзгэн, нэр сайн, сүхрийнүүд. Эдгээр нь болохоор антиоксидантуудтай мөн нөгөө бид үүсэж байгаа тэр учраас архаг хөрвслийн жишээлбэл үүсдэг. Тэр учраас гэмтээдэг ийм чөлөөт радикалууд гэж бид нар ярьдаг ийм өрөвсөл үүсгэгчтэй тэмцэхэд энэ молекулууд нь тусалдаг. Тэгэхээр бас хоногт нэг 2 том халбах 20 г орчим та жимс гүзээлзгэн бөөрөлзгэн нэр сайснаас бол идчих тогтмол идэж занших юм бол бас танд энэ хэрэгтэй хүнс байх нь. За бүх төрлийн загас. За загас нь нөгөө омега 3 гэдэг юмны омега 3 гэдэг нь 3 янзын тосны хүчлийн 2 нь загасд байдаг. Нэг нь ургамалт байдаг. Тэгэхээр загаснд бол нөгөө омега 3 гэдэг 3 тосны хүчлийн маань 2 нь байдаг учраас хүний биедийг сайн нөлөөлдөг тосны хүчил түрүү учраас бас сайн нөлөөтэй. 7 хоногт 2 удаа загас идчихийг та хичээх юм байна. За дараа нь бол хүнсний бодисууд дотроос улаан лойл дотор агуулдаг ликопен гэж бодис түрүү учраас хавдраас хамгаалж байна. Хавдраас сэргийлэх үйлдэл үзүүлэлт юм байна гэдгийг судалгаагаар батлагдж байна. Тэгэхээр хоногт нэг ширхгийг бол идчих танд их зүгээр гэж зөвлөж байгаа. Мөн ногоо цайн дотор байгаа нөгөө чөлөөт радикалууд буюу нөгөө өрөвслийн үед үүсдэг тэр гэмтэл бэртлүүд эсийн тийм гэмтэл бэртлүүдийг үүсгдэг чөлөөт нэгдлүүдийг ногоон цай бас идэхгүй болгож чаддаг. Тэгэхээр ногоон цай бол та үдээс өмнө дотроо кофеин агуулгагүй ногоон цай ууж заншвал бас их зүгээр. За кофентэй ногоон цай бол өглөөгөр ч юм уу өдөөс өмнө уухгүй бол орой уух юм бол бас нойрны асуудал үүсэх эрсдэлтэй. За ингээд та бүхэнд баярлалаа. Өнөөдөр ингээд манай хичээлийн хүрээд өндөрлөж байна. За ингээд дараагийн хичээл хүртлээр хэдүүлээ өөр асуухаар ярилцахаар юмнууд байх юм бол Facebook-ийн чат хэсгээс холбогдоорой. Тэгээд өөр дутуу хөтөө яриагүй үлдсэн сэдвүүд асуултууд байх юм бол чатаар надаас асуугаарай. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.